Улсын хурлын хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын орон дарга найдлаа. За мөн өнөөдрийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн улсын хурлын гишүүн Инх насан, Уянга, Ариун Зяа гишүүн, Баасан Жаргал гишүүн нарт бас талархлаа илэрхийлье. За Монгол Улсын яамд иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлд төрийн бус байгууллагууд бас өнөөдөр хүрэлцэн ирсэнд энэхүү аяны нээлтэнд оролцож байгаад талархал илэрхийлье. Нэгдсэн үндэсний байгууллагын суурин зохицуулагч Ноён Яп Ван Херден, Европын холбооны элчин сайд хадагта Ин Марчинелиот, хүний эрхийн үндэсний комиссийн дарга Сүнжид та бүхэнд энэ өглөөний амгалан алтгая. За нэгдсэн үндэсний байгууллага гендерийн үндэсний хорооноос хамтран жил бүр 1-р сарын 25-наас 12-р сарын 10-ны өдрүүдэд зохион байгуулдаг аяныг энэ жил технологи ашиглан үйлдэгдэж буй гендерт суурилсан хүчирхийлэлтэд тэмцэхэд нэгдээ уриатаагаар өрнүүлж эхэлж байна. За гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын хувьд гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, олон нийтийн ойлголт хандлагыг дээшлүүлэх, хохирогчдод нийгмийн ажил үйлчлэгийг мэргэжлийн түвшинд үзүүлэх, бусад салбаруудтай хамтран хүчирхийллийг бууруулах, хүчирхийлэлд өртсөн хүүхэд эмэгтэйчүүд иргэдэд шаардлагатай үйлчлэгийг цаг алдалгүй хүргэх ажлыг хэрэгжүүлж байна. Дэлхийд 3 эмэгтэй тутмын нэг нь амьдралдаа дор хаяж нэг удаа хамтрагчаас эсвэл танихгүй этгээдээс бие махбодын эсвэл бэлгийн хүчирхийлэлд өртсөн байдаг гэсэн юм статистик байдаг. Хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд сэтгэл гутрал, төгшүүрийн эмгэг, төлөвлөгдөөгүй жирэмслэл, бэлгийн замаар дамжих халдвар, хүний дархлал, хомсдлын вирусын халдвар авах эрсдэл өндөр байдаг. Энэ нь тэдний амьдралд удаан хугацааны сүрг үр дагавар авчирдаг. Технологийн дэвшил хүн төрөлхтний амьдралын чанарыг сайжруулж бидний өдөр тутмын амьдралыг хөнгөвчүүлж байгаа хэдий ч энэ хөгжлийг дагсан хүчирхийллийн хэлбэрүүд бий болж байна. Хүрээгээ өргөжн тэлж байна. Жил бүр сая охид эмэгтэйчүүд дижитал суурилсан хүчирхийлэлд өртөж байна. Тухайлбал судалгаа нэгдсэн үндэсний байгууллагаас хийсэн судалгааны дүнгээс харахад бүс нутгаас хамаарат дэлхий дээр амьдарч байгаа эмэгтэйчүүдийн 16-аас 58% нь ямар нэгэн байдлаар технологид суурилсан хүчирхийлэлд өртсөн гэдэг дүн байна. Арабын улс орнуудын интернет хэрэглэгч эмэгтэйчүүдийн 60% нь онлайн хүчирхийлэлд өртдөг. Зүүн Европ ба Төв Азийн 12 орны судалгаагаар 18-аас дээш насны эмэгтэйчүүдийн 50 гаруй хувь нь амьдралынхаа турш технологийн хүчирхийллийн ямар нэгэн хэлбэрт хүрсэн байна. Америкийн нэгдсэн улс ба Европын орнуудад хийсэн судалгаагаар 18-аас 55 насны эмэгтэйчүүдийн дунд хийсэн судалгаагаар эмэгтэйчүүдийн 23% нь дор хаяж нэг удаа онлайн хүчирхийлэл дарамтанд өртсөн гэж мэдээлсэн байна. Энэ тоо жил бүр өснө нэмэгдэж байна. Хамрах хүрээ хэлбэр илүү нарийн төвөгтэй болж байна. Монгол улсын хувьд технологи суурилсан хүчирхийлэл гэмт хэргийн тоо нэмэгдэж байгаа боловч энэ төрлийн нарийн статистик тоо мэдээлэл хэлбэр урьдчилан сэргийлэх арга зам зэрэг тодорхой бус байна. 2024 онд гэр бүлийн хүчирхийллийн улмаас 1578 иргэн хохирсон. Үүнээс 1348 буюу 85% нь эмэгтэйчүүд байна. 30% нь 30 буюу 1.9% нь эрэгтэй байна. Харин хүүхдүүд 12.9%-ийг эзэлж байна. Тэгэхээр гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдын дийлэнх нь хүүхэд эмэгтэйчүүд байгаа бодит баримт байна. За яамнаас жил бүр 5 жил тутамд гэр бүлийн нөхцөл байдлын судалгаа хийдгээ. 2025 онд бид төвөр судалгаагаар гэр бүлийн Монгол гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал өөрчлөлтийн талаар судалгаа хийсэн. Судалгаанаас аваад үзэхэд 2010 онд хийсэн судалгаанаас хойш 15 жилийн хугацаанд гэр бүл тулгарч байгаа асуудлын шин чанар төдийлөн өөрчлөгдөөгүй гэдэг ийм ерөнхий дүр зураг гаргацсан. Гэр бүлд үүсэж байгаа зөрчил маргааны 29% нь үзэл бодлын зөрчлөөс, 24% нь согтууруулах ундааны хэрэглэнээс, 22.8% нь харилцан ойлголцдгүйгээс, 21.5% нь мөнгө санхугаас үүсэж байна гэсэн судалгааны үр дүн гарсан. Эдгээр зөрчлөн цаашдаа хүчирхийллийн эхлэл болдог. Монгол Улсын засгийн газраас 2024-өөс 28 оны үйл ажиллагааны хөтөлбөрт гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн шинжилсэн найруулгыг батлуулах, чанартай амьдрал гэр бүлийн гишүүдийн оролцоо хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр зорилт дэвшүүлсэн. Мөн гэр бүл зөвлөгөө өгөх, гэр бүлийн хөгжлийн цогц зөв байгуулах зорилтууд дэвшсэн. За иймд бид нар манай яамнаас гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн анх дагч төслийг боловсруулсан. За өмнө нь бол яамдаас санал авсан холбогдох газруудад танилцуулсан иргэний нийгэм болон төрийн бус байгууллагуудад хэд хэдэн удаагийн хилцүүлэг хийсэн. За удахгүй хуулийн төслийг улсын хурлд өргөн мэдүүлэхээр ажиллаж байна. Энд хамгийн гол чухал асуудал бол
хүчирхийлэл, үүн дотроо гэр бүлийн хүчирхийллийн эсрэг олон нийтийн ойлголт, хандлага, хичирхийллийг үл твчих байдлыг одоо нийгэм бий болгох, суурийг бүрдүүлэх асуудал хамгийн чухал байна. Нийгэмд хамгийн харамсалтай оршиж байгаа юм зүйл бол хүчирхийллийг уламжлалт болон байх ёстой зүйл мэт ойлгож байгаа нь одоо ноцтой асуудал байна. За тухайлбал та бүхэн одоо интернет шүлжээн дээр нийгэмд нэлээд халуун сэдэв болоод байгаа гэр бүлийн хүчирхийллийн нэгэн хэлбэрийн мэдээллийг та нар олон нийтийн шүлжээнээс харж байгаа байх. За энд бол хохирогчийг буруутгасан хандлага давмгаалж байгаа. Яагаад 20 жилийн хугацаанд хүчирхийллийг төвчээд явж байсан бэ? Яагаад ийм болтол амьдрсан бэ? Энэ эмэгтэй өөрөө л буруутай. Эсвэл салаад мөнгөний авах гэж байгаамаа. Гэх мэт хохирогчийг буруутгасан байдал нийгэм өндөр хэвээр байна. Энэ бол бидний урьдчилан сэргийлэх, урьдчилан таниулах, хүүхэд өсвөр наснаас эхлээд хүчирхийллийг үл твчих хандлагыг нийгэмд бүрдүүлэх зайлшгүй шаардлага байгааг бэлхнээ харуулж байна. Гэр бүлийн хүчирхийлэл энэ бол нууц далд хэлбэрт оршдог олон жилийн хугацаанд үргэлжилдэг хүчирхийлүүлэгч нар бие биенээ олсон байдаг. Ийм ч учраас энэ удаан хугацаанд оршин байдаг. Энэ нөхцөл байдлыг мэргэжлийн хүмүүс хилдэг, ойлгуулдаг учраас бид цаашдаа гэр бүлийн хөгжлийг дэмжих, гэр бүлийн боловсролыг олон нийтэд ойлгох нь Монгол улсын засгийн газрын хувьд бол заашгүй нэн тэргүүний одоо зорилт болж байгаа гэдгийг дахин дурдъя. За өнөөдрийн нийгэмд хүчирхийлэлд өртсөн нэгэнт хохирогчдыг амнаас эрүүл мэнд аюулгүй байдлыг нь хамгаалах, богино хугацаанд нөхөн сэргээх, энгийн амьдралд нь буцаан одоо иргэн нэгтгэхэд улсын хэмжээнд төр хамгаалах болон байрууд ажиллаж байгаа. За бидэнд тулгамдж байгаа гол асуудал маань эдгээр төр хамгаалах байрнуудыг санхүүжүүлэх, санхүүжилтийн тогтолцоо тархаа бутархаа байгаагаас эдгээр иргэдэд үзүүлэх үйлчилгээний байдал тасалталтай явагддаг. Санхүүгийн хувьд одоо тогтвортой бус олон улсын байгууллагуудаас хамаарсан шин чанартай байгаад бид дүгнэлтийж цаашдаа сайжруулах шаардлагатай байна. За сайн мэдээ гэвэл Монгол улсын ерөнхий сайдаар ахлуулсан хүчирхийллийн эсрэг үндэсний хороо байгуулагдсан. Энэ бол ерөнхий сайдын төвшөнд асуудлыг том төвшөнд авч үзэж байгаа бас сайн давуу тал гэж үзэж байна. За цаашид 2026 онд хүчирхийллийн үндэсний төвөөс шинжилэн төлөвлөгөө баталж холбогдох яамд иргэний нийгэм олон нийт олон улсын байгууллагуудтай хамтран шин төвсөнд үйл ажиллагаагаа хэрэгжүүлнэ гэдэгт бид найдаж байна. Ингээд цаашдаа Монгол улсын засгийн газраас гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг өргөн мэдүүлж батлуулснаар гэр бүлийн гишүүдийн ёс зүйн хариуцлагыг дээшлүүлэх, гэр бүлийн боловсролыг бүх нийтэд олгох, тэдний сэтгэлийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр анхаарч ажиллах болно. За өнөөдөр энэхүү аянд нэгдэж технологи суурилсан гендер суурилсан хүчирхийллийн эсрэг аянд нэгдэн оролцогч бүх өнөөдөр хүрэлцэн ирсэн хүмүүстээ дахин талархлаа илэрхийлье. Та манай яам бол энэ аянд нэгдэж байгаагаа илэрхийлье. Та бүхнийгч бас дэмжиж ажиллахыг уриалж байна. За эцэст нь хүчирхийллийн хохирогчийг хамгаалах чиглэлээр олон жил тасралтгүй үйл ажиллагаа явуулсан хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн хамт олонд 30 жилийн ойн баярын мэндийг мөн хүргье. Та бүхэнд талархлаа.